Монгол улсын шинжлэлийн засгийн газар үзүүлж байна. Big Line фильмд бүтэв. Андгат ёсод цаазд дэгэн авшигтай ахуй Монгол төрийг мэддэг байна. Ариун журамасар сүрийн шүншигтэй ардчилсан Монгол улсыг таньдаг. Монгол төрийн товчоо. Хүн охтын дээд их хөх чонын гэргийг гинэм улин уянгалах дуугаран уртын дуугаан шуран хайлдаг гинэм аймаг овгийн түүчэн дээр тэнгэрийн хөвгүүн тэтгэгдэхэд азархан адил шаниу анх төрөө үүтгэв гинэм. Цэрэг баатар бүгд цэх чурмыг чандалж эгнэ гэсэн газарт эгнэж байтугай. Эвхэр гэсэн газарт эвхэрч байтугай. Эрэм ялгалгүй эрмэг дайчин байж өрх айл бүхэн өшөөт баатрууд байж амдгаа мэд хэлхэлдэн аянга мэт цахилалдан явтугай. Миний дайсан бүгдийн дайсан миний харавсныг бүгд харавтугай. Миний анд бүгдийн өршөөлт багтан миний тэтгэснийг тэнгэр тэтгэдэг. Аргамаг хүлгээгч болоо өглөг болговол болгохоос. Амраг гэргээ байсан ч өгцөө болговол болгохоос. Базар нутаг болоо улс оршихуйн үндэс. Улсын чухал хэргийг занхилагчдын зөвлөлөөр хэлсэн шийдэж байсан эртний нүүдэлчин хүн нар төр дүгүрнийг байгуулжээ. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг чухалчлан үзэж, хөрш орнуудтай хэлгэр тогтон тохиролцож явсны үлдсэн өнөөгийн цагаан хэрэм билээ. Хөнгөрнийг залгамжилсан хүчирхэг сүмбийн таньшихуй. Эртний хэзэн модууны эрдмийг уламжилж цэрэглэн. Тобоны рун тэргүүт домогт Монгол угсаатнууд элчилгүй их талыг эрхэн төрдөн эрхшэв. Угсаанэгт хятад нар улс гэрэн босгож эх баг бичгэрэн эрдэм соёлыг дэлгэрүүлв. Эрэмгийн дайчин амбагян энх журамыг тогтоож эзэн харцын ялгамжид эрхшээлт улсыг байгуулсан юм. Шуулыг өрдөн шатааж ган төмөр болгоод эргүн хүний хөндийгөөс хян эрс хөврлөө. Эзэн Чингисийн язгуур согоо хатант бүртэж ханаа. Эсги үнэг урлан онны хөөнөн хөвөлөө. Он жилүүд хөврөлдөн од эрхэс орчилдох цагт оюунд хатан алунгоо орчлон гэрэн ярайлоо. Эцэг тэнгэртэн тэмүүлсэн эрс хөвгүүдсөж иргэд улстан хүрч эзэгнийхин зол сохиров. Цагаан шонхор шувуунд
сагаан хиймэр атгаатай цавчлдан алдсан тулаанд татар ноён гартав. Зоригт дайсны цөсөр өлгийтэй нялхыг мэлаж зовлон гон атгсан балчирыг тхэмүүжин хэмээн нэридэв. Тэмүүжин. Чингис хааны үндэс суурийг нь тавьсан Монголын эзэнт гүрэн нь тусгаарлагдмал байсан өрөнд орныг холбож, улс орнуудын хооронд эдийн засаг соёлын харилцаа чөлөөтэй явагдах нөхцөлийг хангаж чадсанаар дэлхийн түүхэнд шинэ үеийг нээж хөгжлийг дөрвдөгсөн билээ. Шухамхүү Монголын эзэнт гүрний үед дэлхийд дахинд эн хамглан байдал тогтож хөгжлийнхээ оргилд хүрсэн учраас түүхнээ Монголын инх буюу Pax Mongolica хэмээн нэрлэдэг. Монголын эзэнт гүрэн нь дэлхийд эхнийг нэгдмэл нэгэнт цогцоо болгож, улс орнууд харилцан чөлөөтэй худал дайралжаа хийх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, шашныг чөлөөтэй шүтэх бололцоо олгосон нь өнөө цагийн хүний эрх чөлөө даяар шиг үйл явдлын эхийг тавьсан билээ. Мөнх тэнгэр таны хаалт хийгээд хүч. Мөн их суузадын ёсоор би улсыг нэгтгэв. Орхоогоос шингэхгүй хүртэл энэ олон бус элэгтний элгийг нэгтгэв. Сүр сүлдт нь уудмагаад уужим. Сүр сүлдний тэнд тэнцийг. Хөхрөгчийн цаана хүр гэвээс хүр түгэ. Цайрагчийн цаана гар гэвээс гар тугай. Захгүй хөх тэнгэрийн дор захирагдсан явтугай. Олон зун худалдаачид элч нарын аймыг нэхэж харизмыг байлдан дагуулсан Чингис хааны хамгийн хилэнт аян дайн дэлхийд дахинд дипломат албаны халдашгүй дархан байдлыг тунхаглаж өгсөн юм. Евразийг бүхэлд нэзэлсэн хүндрэлөхний түүхийн хамгийн том эзэнтэг өрөнд аливаа хэрэг явдал, зар шуудан чухал мэдээллийг морин өртөөгөр хамгийн хурдан түгээн тархааж тэр хурдаар төрийн ажил албыг явуулдаг байжээ. Тэрсэлсний гэсгэн тэмцснийг дорой тулавч тэнгэрт таасуулж өршөөх ёсон хэмжээлшгүй. Тэр ухаанд хаан байлаа. Тоогтныг бохируулж, толгоотныг бүхийлгэж, хөвчнг хөл дорой гიშгсэн ч хүчэндээ ирдээгүй тэр хүний дээд байлаа. Төвазын үдэлчард түмэн тэр дундаа монголчууд түүхэндээ олон зүйлийн бичиг үсгийг зохион боловсруулж, зээлдэн хэрэглэж, өвлөн авч хэрэгжүүлж байжээ. Монголчуудын өвг хүн нарын хэрэглэж байсан тамга үсэг. Орхон инэсэн гэгдэх хөх төргийн рүүний бичиг. Хятад улсын их баг хэмээх бичиг. Эгэзэн Чингис хааны төрийн бичиг болгосон худам монгол бичиг. Их Юан улсын хувилгааны зарилгаар төвдийн пагулам лодож ялцангийн зохиосон дөрвөлжин бичиг. Ойрдын Зайвандад намха жамцын 1648 онд зохиосон тод үсэг. Халахын анх дугаар богд өндөргийн Занавазрын зохиосон соён бүсэг. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын шийдвэрээр 1941 оны ихэнх үед хэрэглэж байсан латин үсэг. 1946 онд Монголын албан ёсны бичиг болгосон Кирилл бичиг. Энэ мэт бичиг үсгийн их уламжлал нь Монгол угсаатны оюун санаа, ухаан билгийн цар хүрээг илтгэсээр байна. Нэгэн 368 онд Догон Төмөр хаан тэргүүтээ Монголын эрх баригчид уугуул нутагтаа буцсан ирлээ. Их хааны эрх мэдл хэсэг зүр суларсныг дайлимдуулж, томоохон ноёд язгууртнууд хаан эзэндээ захирахдахгүй байхыг эрмэлзүүлснээр үл барам хаан ширээнд санаархах явдалж гарч байлаа. Харьцангуй богино хугацаанд олон хаан солигдож байсан бөгөөд тэдний зарим нь улс орноо бүрэн захирч хараахан чадахгүй байж олон жил үргэлжилсэн улс төрийн хямрал нь Батмөнх Дайн хааны үед намжсан юм.
Батмунх 1470 онд хаан ширээнд сууж Мандуха хатны хамтад Зүү Монголын эвэйг засч нэгтгээд ойрдыг захиргаанд оруулснаар бүх Монгол нэгэн төрийн жолоонд орсон байна. Ийхүү монголчууд эвдрэлцэн тэмцэлдэж, эвлэлдэн нэгдэж явсан боловч их гүрний боломтыг баттаас сахиж хөрш зэрэгэлдээ улс оронтой энэ тэнцвүүц хүчрхэг гүрэн хിവэрэ байсан юм. Монголын хаад эдийн засгад татж үр ашигтай болохын тулд хятадын минус Дундад Азийн орнуудтай худалдаа эдийн засгийн харилцааг өргөдөхөхийн зэрэгцээгээр дотооддоо газар тариалан нэмэгдүүлэх, гар үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байв. 16 дугаар зуунаас Монголын хаад ноёд монголчуудын оюун санааны үзлийг нэгтгэж хүчээ бэхжүүлэх зорилгоор Бурхны шашныг анх дэлгэрүүлсэн юм. Шашин дэлгэрсэнтэй холбогдож хүрээ хийд суурин газар шинээр бий боллоо. Монголчууд энэтхэг төвдийн их баг 10 ухаанд суралцсан судлаг болж шашны олон зуун ном зохиолыг орчуулахын зэрэгцээ өөрсдөө ч бас зохиол бүтээл төрөвж байлаа. Тэр үед Монголд уран зураг баримлын урлаг нийлээд төгссөн бөгөөд тэдний ихэнх нь бурхан шашны сэдэв агуулгатай байжээ. Урчуудад сутгуурын урлагийг хөгжүүлж олон арван гайхамшигтай бүтээлийг төрөвсний дотор халахын өндөргийн Занавазар сутгуурын урлагийн өвөрмөц дэг сургуулийг бий болгожээ. Хаадын түүх. Хадан хананд нь хичээт. Хангай нутгийн улс. Говийн намхан толгод дунд. Хатадын эмзэглэл. Хадагтай цацлтан шингээтэй. Халах ойрд төмдүүдийн хатгалдаж явсан томог бий. Мартан баатруудын зориг мохсон гэж сэтгэлээд. Могой замда тулан морилж ирсэн дайсныг өрөөлгээр нь хатгаж өвчөг зээж ирэн сүлбээд өмнгийн цэнхэр хавийг дагуулж идсэн үхчихвээ. Үндэс дутуу мод ургаж эс цэцэглэх шиг хаан үгүй бол улсын төр самтран халах үгүй бол Монголын хагсан халах ойртыг хагцаасан хар манжийн санаархалт хааны толгой хэрэгтэй бол хар толгойгоо би тавьсан. Эвлэж найрамдыг гэмээс. Эрлэг байсан ч эвл. Эвдэж тарай гэвээс. Эзний зарилгыгч бүү даг. Мэнхэн хүндлэх аваас чөтгөрч байсан мэхий. Миний нутг газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг 13-14-р зууныг өөрсдөө овоглуулж дэлхийн түүхийг оройж явсан монголчууд бууран доройтож бутарч хуваагдсан ч үүх түүхээс арчигдж үгүй болсонгүй. 1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд улс болон тусгаар тогтносноо тунхаглаж богдож явзан дамбыг шашин төрих хослон барьсан их хаан дөргөмжилж улсын нэрийг Монгол, оны цолыг олноо өргөгцний хэмээн нэрийдэж
үндэсний төр улсаа сэргээн босгов. Цөхөрж үдсэн ард түмэл цөхрөл гэдгийг мэддэг. Хаантай төртэй тусгаар дотносон Монголыг хажуу хавиргын улсууд 8 алдсан юм. Автономд Монгол улсын дотоод төрийн талаар бүрэн тусгаар гадаад хэрэгээр хэний хараад бус байхыг хүснэ. Монгол улс тусгаар тогтно хаан болж жавцсан дом би хаанасаа боловсон. Хэрвээ дэлхийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүдийн байр суурь Монголын тусгаар тогтнолд харшлаагүй бол хэдхэн жилийн өмнө Турк тусгаар болсондоо багтан баярлсан ард түмний сэтгэлийн их хөөрөл хяахтын 3 улсын гэрээгээр замхран нураагүй бол монголчууд нийт хотлороо ихэс дээдэс эгэл олон их хилэнд автахгүй байсан бизээ. Энэ бол түүхийн их сорилт өнөөгийн биднийг үндэс бүх үлдээсэн шалгуур байсан юм аа. 1-р сарын жавар дунд нийслэл хүрээнд хийсэн тусгаар тогтнолын үзэл туг болон намирсан юм. Ард тушмал ялгаагүй, лам хар болзоогүй, ахуй улсынхаа төлөө андгаа тангар хөргөцгөөс юм. Орос Монголыг хилцүүлсэн онцгой бүс хяагт хот, олон зууны түүх орж гарсан хот. Хаврын хойшхнор цагаар ардын засаг нэгдэж харуул харсан дайчдаас журамд цэрэг бүрдлээ. Хүч тэнцүүгүй тулааны дээд эрэм балдагдаж хөдсөн дээлтэй ирс гамин цэргийг нядаасан юм. 40 арвтын дайралтаар түмэн дайснаа буулгасан түүхийн бардан бахархал 20 дугаар зуунаар түүчэлсэн. Уудам талдаа чөлөөтэй урт дурын нүгэлж улаан шарыг сонруулсан орон хийдийн сахилт эзний сүрэг бараадаж гэрээ тижээсэн малчин ардын намыг төлөөлсөн цэргийн гол дүү зүтгэлт. 20 дугаар зууны эхэнд Монгол ийм л байлаа. Холбоо тогтоосон зөвлөлтөн соёлын хол зөрүүтэй эрх ашигын самбарт нэгэнсэн олон бодлогоос интернационалыг сонгосон шинэ Монгол үлээллээ. Хөрөнгөт нийгмийг алгасаж хөгжлийн төлөвөө хөргөсгий. Хувийн өмчийг устгаж улс хоршоодож хэлжүүлээ. Ангич үстийг баттгаж ард дордсыг өргөмжлөе. Өрдийн сонгодог аж ахуй улволж гологдов. Шин цагийн хэвшил зог болж шилэгдэв. Хуучнаас хангалтсан этгээдүүд хойсголч дэмжих салаас шахагдж хурал хурлын эндэр дээр шин хүмүүс шигшигдэв. Улсын анх дугаар хурлаас үндсэн хууль амбаталлаа. Угсаа таадын нутагт бүгд найрамд хулсан маань бүрэлдлээ. Улаанбаатараа нийцсэн ардын эрхт журамтай улс Монголын дотор эрэм ихшилтэй. Хамжлагч ясыг халж хаан харцыг устгадаа шажин төрийг тусгаарлаж сахин санварыг журмаллаа. Ардын гээрлийг эрхэмдэж шинэ боловсролыг үүтгэж хамтрал нэгдлийн дансанд эдийн засгийг төвлөрүүллээ. Үндэстэн Монголоо нэгтгэж өвгдийн улс сан сэргээхт нь өрөвгөр сахалт гүрч
Өгөөмрөөр туслах тохироод дэлхийн дайны дүүгээ нэр халахын голд нүдэгдэж дээрмийн хөлөөс өвөрлөгчтөн чөлөөлж явсан нь ч учиртай. Хорвоо ертөнц шинжлэгдэж хоёр системд хуваагдаад аль нь чухамдаа зөвийг амьдралаар нотлох болсон юм. Атар газрыг эзэмшиж говийг усчуулсан харцуулын ажил амжилтын амтанд Монгол залуус эрмжсэн. Эмдэг совд охин эмч нар эрүүл ахын манаанд Эрдэм ухаант багш нар ирээдүйн үеийнхний манаанд хэдээ мансан дайчид гатар нутгийн манаанд хизээд бэлхэн гэж нам төрдөн тангаргалсан. Сар усшигсэн юубийн нэг нэмэлсэн цугаар зоны хэвээр соёл түүхэн дэгжсэн нацагдоржийн найрагт сүүлчийн тэмцэлээ үлдээсэн нийгэм журмын тэмцэл алтан хайсан зураглагдсан. Хоёрдугаар зууны түүхэнд хожоо алдаа холилдсон. Хотоорон тэгш амьдралд минь жаргал зовлон ээлжилсэн. Хүйтэн дайны хоорон шиг хөндийг хүйтэн амьдралаа хөггүй хөгжим шиг байлгах хуу гэж эргэлзэхийн сэтэл сэрж гисэн юм. Эрх чөлөөний мэдрэмж жохом ямархан байдгийг. Эрэм талын салхин яаж шуухан сэвэлзэдгийг хүсэл сэтгэлдэн үгийлж хүн зон дэрвэлзэн хүдэн цагийн амьсгалаар сүхийн талбайд хүүрэгдсэн. Шударгасны тэмүүллэр шуугаан тарьсан залуус үзэс суртлын хэрмэн дээр үгэн хэлсэн зоригтнууд. Дарангуй засгийн цаасанд далжигүрэн хяргуулахаас даанч айгаагүй залуус давтагдашгүй цаг үеийг тунхагласан юм. Хонхны дууг залуус хойно хойноос сондурж хоосон хүндийн амьдралыг хонх болж жингэнтэн дуулсан. Шинэ хүслийн тэмүүлэн шид болж шинэхэн нийгмийг хөглсөн аяг шигнэ болж бад төрийн уламжлал дээр хүн ёсыг зутгаж байгуулсан их улсыг эзэн иргэнд нь өгөх гэж далдаас атгсан гарыг нь тасардаж хаяад даяар их улсыг эзэн иргэдэд нь мэдүүлэх гэж жавар тачхансан цагийн цамтай цонхыг тачхан тул цагаан хоолойгүй хашгирсан цогтоо залуусын зоригийг шинэ хүслийн давлгаа тосон түржин үргэлж шинэ үндсэн хуулиар тогтоон хуульчилж баталсан юм аа. Орших ертөнцийг огшоож олон гүрнийг зогшоож галын дөл шиг түүхээрээ жадын ир шиг ялалцсан хаан зарлагтай Монголын хатан төрн сүлдаагүй эрх чөлөөт төмний эрчит сүрэн балраагүй талын сэлхэн чуран хаалсан уртын дуу шигэ цээлхэн байна дайны сонортод тунхагласан тусгаар тогтмол шигэ бүтэн байна. Эрдэнэмит эвэй шудрагяс чигч зарчим ямархан нөхөгдөшгүй болохыг мэдсэн нь биднийг хүчрхэг болгодог юм. Эрх чөлөө тусгаар тогтнол тэгш байдал ямархан үнцэнтэйг ухаарсан мэн биднийг эрхэмсэг болгодог юм.
Монгол улс мандан